Бидний таньж мэдэх олон алд ортнууд гэмт хэрэг холбогдож байсан. Өнөөдөр би өмнө Солонгос улсад болон Кэпап орсуудын нэргүүдэд томоохон нөлөөлсөн Burning Sun скандалыг тайлбарлах болно. Burning Sun скандал Кэпапын түүхэн дэх хамгийн томд байлаа. Burning Sun гэж юу вэ? Burning Sun бол 2018 онд Сөүлд нэгдсэн тасаг шөнийн клуб. Солонгосын алдарчнууд бачуудын цуглардаг газар байв. Гэвч гой ганган дүр зурхны цаана хууль бус үйл ажиллагаа ногдож байсныг 2019 онд ил болгосон ноцтой хэрэг гарсан юм. Хэргийн эхлэл 2019 онд клубд гарсан хүчирхийллийн хэрэгээр цагдаагийн шалгалт эхлэж нүүц камерын бичлэг, молка, хар тамхи, авилга, хүний нэмэ зэрэг олон гэмт хэрэг илэрч Кэпап Entertainment ертөнцийг тэргөөсөн шүүхэн болов. Seungri клубын хөрөнгө оруулагч олон төрлийн гэмт хэрэгт холбогдож шүүхээр шитгэгдсэн. Шоу бизнесээс бүр мусан гарч нэр хүндэн унсан. Yoon Suk Burning Sun-гийн менежер. Авилга зохион байгуулалттай гэмт хэрэгт оролцсон. Жүнжээ дуучаа. Эмэгтэйчүүдээс зөвшөөрөл гэгнутаар бичиж бичлэг тараасан. Хүндээл. Жон Малка хэрэг болон бусад хүчирхийллийн бүлэглэлд оролцсон. Малка гэж юу вэ? Малка гэдэг нь нууц камер ашиглан хүний хувийн орон зайг хууль бусаар бичгийг хэлдэг. Солонгос томоохон нийгмийн асуудал бөгөөд энэхүү зүйлээр нар дэмжүүлэн олон хүний эрх нэр төр тохирол учруулсан. Илэрсэн гэмт хэрэгүүд дэлхийн хүчирхийлэл, Малка бичлэг тараах, хар тамхи хэрэглэх, үгэх, авилга өгөх, хүний нэмээ, бэлгийн булчлаг, нийгмийн хариу үйлдэл. Энэ хэрэг Солонгосын нийгмийг данцалгаж эмэгтэйчүүдийн эрх хууль зүйн шударга байдал хэвлэл мэдээллийн хараад бус байдлыг дахин анхаарлын төв тавьчирсан. Ард хэрэгэд хууль сахиулагчдад итгэл алдсан эрх баригчид том тохиол болсон. Уучлалт ба олон нийтийн хандлага. 국민 여러분과 주변에서 상처받고 피해받으신 모든 분들께 다시 한번 고개 숙여 사죄드립니다. 제가 어떤 말씀을 드리는 것보다 진실된 답변으로 성실하게 조사 임하겠습니다. 감사합니다. 조성하고 조사 성실히 임하도록 하겠습니다. 죄송합니다. Хөлийн зөвшөөрөөгүй. Зарим нь гэмийг хөлийн зөвшөөрсөн бол зарим нь эсрэг батсан. Гэвч олон хүн тэднийг дахин олон өмнө гарч болохгүй гэж үзэж байна. Үнэлт. Burning Sun-гийн хэрэг бол ганц хүний алдаа биш. Энэ бол системийн доотол ёс зүйн хямрал байлаа. Шударгаас хүний хариуцлага нөхцөлтөд цол байсны үр дагавар юм. Ийм явдал дахин давтагдахгүй тулд хуулиас зүйн нийгмийн хариуцлагыг бүгд хамтдаа гэстэй. Хэрвээ таны сэдвийг сонирхож байвал санал бодлоо коммент хэсэгт бичээрэй. Ийм төрлийн Кэпап баримтад мэдээлэл Кэпапын талаарх гүнзгий контентыг хүсвэл лайк дараад subscribe хийхээ мартаоцай. Гүцэс туссан танд баярлалаа. Би хэд эмсэгч байгаад тасархаж илэрхийлье.